За, хоёр тодорхой асуулт асуучих. Сэлэн аймгийн Шаамар сумын Дулаан хаан тосгоны багийн даргын сонгуул болоод Ардчилсан намын одоо нэр дэвшигч ялаад хоёр шатны шүүхээр яваад ялсан чинь дээд шүүхтэр анхан шат руу буцаасан шийдвэр гарсан байлээ. За энэ дээр нэг асуулт одоо ам шүү та хэд мэдээлэл өгчээр энэ Дулаан хаан чинь баг юм уу тосгой юм уу гэсэн маягийн асуулттай ийм салаа утгатай шийдвэр гаргасан гэсэн сураг байна лээ. Тэгэхээр энийг бас нэг мэдээлэл байвал хууль зүйн яамных нь хэлээд өгөөч. За хоёрдугаарт нь яг энэ газартай холбоотой асуудал Багнуур Налах хоёр дээр байгаа шүү. За одоо энэ нөгөө Эрдэнэ сумтай одоо хамгийн том бүр одоо 64 мянган га гэж ярьж ирсэн. Одоо сүүлдээ одоо буугаад 50 30 гэж яригдж байгаа. Тэгэхээр иймэрхүү асуудлууд дээр бас шийдвэрээ гаргацсан юм уу? За хариулах уу? Амар сайхан сайд хариулъя. За, орон нутгийн сонгуультай холбоотойгоор одоогоор бидэнд шүүхтээр явж байгаа асуудал дээр эцэлж ирсэн гэдэг юм авсан мэдээлэл байхгүй. Энийг тодруулаад Туван гишүүнд бас мэдээлэл хүргүүлье. Нэгдүгээрт, хоёрдугаарт Налах Багнуур дээр бол бас газар нутгийн асуудлууд байгаа. Ялангуяа Төв аймгийн Эрдэнэ сэргэлэн сумтай холбоотой элийн засгийн маргаантай асуудлууд байдаг. Гэхдээ энэ хот байгуулах асуудал эдлбэр газрыг тодорхойлоход одоогийн байгаа аймаг дүүргийн хилийн маргаан гэдэг юм уу одоо бас зарим зөрчилдөөнтэй асуудалтай нэг зөрчилдөхгүйгээр шийдвэрлэх бүрэн боломж нь байгаа. Ер нь цаашдаа энэ улсын хурал дээр бид нэг асуудлыг онцгой анхаарч шийдвэрлэх ёстой. Энэ олон 10 жил аймаг, сум, дүүрэг, Улаанбаатар хот нийслэлийн гээд ер нь хилийн маргаангүй аймаг орон нутаг байхгүй. Энийг улсын хурал дээр оруулж ирж нэг мөр зэгцэлэхгүй бол